80 наснда хараагаа алдсан Бренда эмээ амьдралд бууж өгөөгүй. За өөрийнхөө энэ нөхцөл байдалтай хурдан дасан зохицож орон зайн баримжаа болон аливаа юмсын дуу үзэгдэл чимээгээр баримжаалж өөрийнхөө хараатай байхдаа хийдэг байсан зүйлүүдэд үргэлжлүүлээд хийхийг хичээсэн. За тэгээд өөрийнхөө гэр орон дотор явах хашаа хороогоо эргих өөрийнхөө хийж исэн бүх зүйлүүдийг гараараа тэмтэрч ерөнхийдөө тэгээд амьдралыг бол өдөр хоногийг өнгөрөөж исэн. Мэдээж оюун санаа ухаан зүгээр байгаа болохоор өнгөрсөн амьдрал өөрийнхөө талигаач нөхөр Жоржийн тухай гой дурсамжуудыг хүртэл ярьж инээж хүн амьтантай амархан хэл амаа олцдог хэвээрээ байсан. Хашаа хороогоо эргээд жижиг сажиг байшин сав амбаараа ухаа явж байхдаа өөрийнхөө талигаач нөхөр Жоржийг хамт яваа юм шиг үргэлж өөрөө өөртөөгөө ярьж инээж иймэрхүү маягаар дурсамжаа иргэд нүдэндээ харж жаргалтай өдрүүдийг өнгөрөөж исэн. Хар бага наснаасаа нөхөр Жоржтойгоо танилцаад хамтдаа бүтээн босгосон Викторигийн вилла гэдэг жижигхэн 2 давхар байшин мөн түүний эргэн тойрох эдлэн газар амбаар сав цэцэрлэгт хүрээлэн бүх зүйлийг өөрсдийн гараар хөгжүүлж өнөөдрийг хүртэл авч ирсэн учраас энэ газартаа маш их хайртай. Тэр тусмаа ариун газар гэж нэрлэдэг. За тэгээд энэ яг виллад нь тэдний цорын ганц хүү Крис нь төрж өсөж өдий зэрэгтэй том болсон учраас өөр бусад гоё газруудад биш энэ газартаа илүү хорогддог гэсэн үг. Ингээд байшин дотроос нэгэн хөлийн чимээ гарахад тухайн чимээг сонсоод Бренда эмээ Крис энэ чи мөн үү гэж асуусан. За Крис гэдэг бол Бренда эмээгийн ганц хүү тийм ээ ээжээ би байна ажилдаа хоцрох гээд яарад явж байна. Би тэгээ орой тийшээ ирнэ шүү гэж хэлээд хүүн явсан. Ууг нь жоохон цаг зав байвал хүүтэйгээ бас нэг аяг цай уугаад нарийн ширээ юм ярих гэж бодсон боловч хүүн яарад ажил руугаа явсан. За ингээд Бренда урам хугарсан ч гэсэн инээмсэглээд гэр лугаа буцаад орсон. Эдний гэр орон ерөнхийдөө халуун дулаан сайхан уур амьсгалтай. Тэгтээ яг сүүлийн үед Менди гэдэг бүсгүйгээс болоод гэр орны уур амьсгал жоохон хүйтэн байгаа. Яг урд нь нүдэрээ хардаг байхад бол Менди гэдэг бэр бүсгүй бол энгийн сайхан инээж хөхрөөд харилцаад явдаг. За ингээд 80 наснда сохор болсныхын дараа ерөнхийдөө Менди гэдэг бүсгүйгийн харилцаа хандлага хүйтэрч байгааг Бренда мадам бол ойлгосон. За нүдийг харж чадахгүй ч гэсэн үг хэлж байгаа тэр байгаа байдлаас нь багцаалаад ерөнхийдөө бас нэг таагүй байна гэдгийг бол мэдсэн. Жишээлбэл жижиг сажиг зүйлийг түүний эсрэг ашиглаж янз янзын үгээр шахаж шаардахын хооронд бол хэлдэг байсан байгаа. Жишээ нь Бэр Мендийн заримдаа Бренда чи орон дээр диван дээр өөрийнхөө оёдлын зүг босоогоор нь хатгаад үлдээсэн байна. Тэн дээр чи хүн амьтан суугаад гэмтэж бэртвэл яах юм бэ гэдэг тайлбартай боловч өнгө аясан жоохон үзэн ядсан ууралсан тийм хэрцгий байгаа нь бол Бренда эмээд бол мэдэгдэжсэн. Гэхдээ иймэрхүү хандлагыг өөрийн хүү Кристтэй хэлж танаа эхнэр ингээд байна тэгээд байна гэсэн юм ярихгүйгээр энэ бүх зүйлийг өөртөө шингээжүүлдээгээд үлдсэн цаг хугацаанд шавраар урлан хийх жижиг сажиг нэхэмлүүдийг хийж хав ойрын хүүхдүүд болон хамаатныхаа жижиг хүүхдүүдэд зориулж иймэрхүү уран бүтээлүүдийг бол хийдэг. Ер нь ойлгомжтой ингээд үлдсэн цаг хугацаанд яаж амьдрах вэ гэхээр өнгөрсөн он жилүүдийнхээ алтан дурсамжаараа хүрээлүүлэн амар тайван амьдрнаа гэсэн тийм хүсэл мөрөөдөлтэй. За ингээд нэгэн орой Бренда эмээг орондоо хивцсэний дараа Менди нөхөр Крисийг унтлагын өрөөнд татан оруулаад алган дээрээ нэгэн цагаан саваагаар бол зогсож исэн. За тэгээд Крис түүнлөө ойртоод энэ юу юм гэж асуухад тийм ээ би жирэмсэн гэж Менди элен далангүй хэлдэг. За олон жил энэ хоёр хүүхэдтэй болох гээд болж чадаагүй байсан учраас Крисийн царай гэрэлтэж асар ихээр баярлаад Менди энэ бол үнэхээр гайхалтай юм байна. Чи яагаад надад их тэлээгүй юм бэ гэдэг үгийг хэлсэн. Менди тэгэнгүүт би эхлээд юу гэж хэлэхээ мэдээгүй сандарч твцсэн. Тэгээ ерөнхийдөө бодсон. Ер нь цаашдаа ээжийг чинь энэ байшинд байгаа тохиолдолд хоёулаа энэ байшинд бас хүүхэд өсгөж хүмүүжүүлж чадах уу гэдэг дээр бас эргэлзэж эхэлсэн гэдэг үгийг хэлдэг.
Гэнэт баярын мэдээ сонссон нөхөр Крисийн царай цонхигоод "Менди чи юу яриад байна? Энэ бол түүний гэр орон шүү дээ" гэж хэлдэг. Тэнгүүт Менди жоохон урам хугарсан маягтай "Бурхан минь ээ, Крисээ чи сонсохгүй байна, ойлгохгүй байна. Энэ бол зөвхөн түүний гэр орон биш, бас бидний үр хүүхэд амьдрах гэр орон учраас аюулгүй байдал энэ тэрийг бол нэгэн сангах ёстой. Ээж чинь бас нүд ам нь харахгүй байгаа учраас энд тэнд 9 шидийн юм тавиад тодорхошоовоо нэх мэлийн зүв дээрээс нь шавар шавхаагаар янз янзын юм орлон бүтээл хийгээд энэ тэрийгөө шороо шавар бужигнуулаад тоос шороотой новширсан байна. Ийм орчинд чи өөрсдийнхөө бидний хүүхдийг аюулгүй байна гэж яаж ойлгож чадж байна гэдэг тийм асуулгыг тавьсан. Тэнгүүд Крис ээжээгээ өмөрч эдгээр гар урлал болон хийдэг барьдаг бүх юм нь миний ээжийн бүх амьдралдаа хийж исэн зуршил, хобби бүх юм шүү дээ. Тэгэхээр энийг бойлуулах ямар ч боломжгүй гэсэн. За тэнгүүд Менди гэдэг бэр нь бууж өгөхгүйгээр нөхрийнхөө магадгүй тэр гэр орныхоо 100 плетийг гэрэл чийдэн асаагаад орхиул яах уу, тэрийг ингүүл яах уу, иймэрхүү осол аваар болвол яах уу гэдэг тийм асуулгыг тавьсан. Хүүхэд өсгөнө гэдэг чинь тэр чигээрээ хариуцлага аюулгүй байдал байдаг. Тэгээ энэ аюулгүй байдал хариуцлагыг танаа нүдгүй ээж чинь хангаж чадах уу? Ер нь хоёулаа хүүхэдтэй болохоос өмнө асуудлыг ярих ёстой байсан юм байна. Хүүхэдтэй болсныхан дараа энийг ярих гэж аюу хэцүү байдаг юм байна гэдэг тийм гомдонгоо үг хэлсэн. Тэгтэл Крис "Энд чинь миний ээж шүү дээ. Би ээжээгээ яаж гэр орноос нь хөөх юм бэ" гэдэг үгийг их нэртэй хэлсэн. Менди тэнгүүд арай жоохон дуугаа зөөлрүүлээд Крис рүү ойртоо түүний гараас бариад "Хайрт минь чи сонсох хэрэгтэй. Бид нар түүний гэр орноос хөөгөөд энэ тэнд орхиж явна гэсэн үг биш ээ. Зүгээр тэтгэврт гартсан ийм насны хүнийг авдаг асрах асрамжийн газрууд байдаг аа. Энэ гэрт ингэж уйдаж ганцаараа налигаач нөхөртөөгөө ярьж явж байхаар тэр асрамжийн газар очиод үеийнхэн хөгшчүүлдэ цай угаад наануу цаануу таваар уг солиод байж исэн хэрэгтэй гэдэг үг хэлсэн. Тэнгүүд Крис асрамжийн газар ээжийг авч болохгүй. Ээж ямар айхтар биеэ даасан өөрийгөө гэсэн бүх зүйл санаа зовдөг ийм хүн билээ. Тийм газараас тохирохгүй штэ гэдэг үгийг хэлдэг. Тэнгүүт Менди үргэлжлүүлээд "Ерөнхийдөө миний энэ гаргаад байгаа яриад байгаа энэ бүх зүйл чинь бол явж бидний хүүхдийн төлөө юм аа. Тийм болохоор чи зүгээр л ээжээгээ тэр асрамжийн газар нь аваачаад тавьчих. Ээж чинь хөгшөрч байна. Хараачгүй болчлоо. Цаашдаа би хаана улам муудан. Тэгэхээр хүүхд өсөх яаж байгаа хөгшин хүн бас өсгөнө гэдэг чи үтерт бол үнэхээр юм боломжгүй. Тэр чигээрээ үүрэг хариуцлага нэмэгдээд орж байна. Тэгэхээр тэнд нь байх ёстой газар нь байлгая гэдэг үгийг нэлээд шахуу шаардангуй хэлсэн. Тэгээ Крис эхэндээ жоохон шокерч байгаа сүүлд нь магадгүй манай ээж энэ бүхнийг зөвшөөрөхгүй бол хоёул яах юм болж ийн гэсэн. Тэнгүүд Менди буюу бэр нь инээмсэглээд "Чи ерөөсөө энэ бүх зүйлийг надад үлдээч, би өөрөө зохицуулчаа" гэдэг үг хэлдэг. Ингээд Менди Крисийн хажууд тун ойртож ирээ шивнэх маягтай хүүхдийнхээ аюулгүй байдал аз жаргалтай гэр бүл өсгөхийн тулд хоёулаа иймэрхүү зүйлийг даван туулах ёстой. Тэгээ дээрээс нь ээждээ намайг жирэмсэн гэдгийг битгий хэлээрээ түүнийг шинэ асрамжийн газар оцсныхын дараа гэнэтийн бэлэг болгож хэлье гэдэг зөвлөгөө өгсөн. Ингээд 2 хоногийн дараа Крис гэрийнхээ хашаан дотор шавраар урлан бүтээл хийж исэн өөрийн 80 настай ээж веранда руу ойртоод "Ээжээ та юу хийж ийн" гэсэн. За тэнгүүд ээж нь юмаа хийгээ байж ийн гэж хариулсан. За тэнгүүд хамтдаа хэдүүлээ аялалд явах хэрэгтэй боллоо гэдэг хэлсэн. Тэнгүүд ээж нь "Бүгдээрээ юу аялал уу? Ямар гоё юм бэ? Ямар сайхан сонсогдож байна. Хаашаа явах юм бэ бид нар" гэдэг үгийг хэлсэн. Тэнгүүд хажуугаас нь Менди бэр нь орж ирээд "Энэ бол гэнэтийн бэлэг ээ. Та өөрөө очиж байгаа тэрийг харах болно" гэдэг үгийг хэлсэн. "Танд таалагдахаар маш үзэсгэлэнтэй гоё газар байгаа. Хэдүүлээ хамтдаа явъя" гэж бэр нь ээжийнх нь гарнаас хөтлөө чиглүүлээд аваад явдаг. Ойрд ийм гэнэтийн бэлэг аваагүй учраас ээж нь буюу Бренда мадам асар ихээр баярлаж хамгийн сүүлд нөхөртөөгөө байхдаа ийм гэнэтийн бэлэг, гэнэтийн зугаалга энэ тэрийг үзчихсэн. "Би ямар хувц сонор өмсөж явах вэ? Нөхрийн минь надад өгж исэн цэнхэр цамц хаана вэ? Тэрийг нэг олоод ирдээ" гэдэг үг хэлдэг.
Яг энэ үед Крис буюу түүний ганц хүү одоо эвгүүтэж, тавгүүтэж, хоолойнд баг зэрэг чичирхийлсэн хоолоогоор ямар ч хамаагүй цамц өмсчгөө ээжээ хит их юм бодож одоо өөрийгөө зовох хэрэггүй очоод харъя гэдэг үг хэлсэн. За тэгээ Берендагийн одоо Беренда мадамын зүрх сэтгэл догдолж нөхрөө нас орсноос хойш анхудаа аялалд гарч байгаа учраас асар ихээр тийм ач холбогдол өгсөн. Ингээд хамтдаа машинаараа тухайн зорьсон газраа хурж ирэхэд хамгийн түрүүнд Беренда эмээ өөрийнхөө таягаар газар хатгаж буугаад тэгээд тухайн үед шуудын жиргээ, хацрыг нь илэх зөөлөн салхи энэ төр бүх зүйл нь үнэхээр үлгэрийн мэт гайхамшигтай тийм мэдрэмжийг төрүүлээд байсан. Крис ээжийнхээ гараас ороод энэ бол үнэхэрийн гоё үзэсгэлэнтэй газраа ээж. Тэгээд далайд ойрхон шууны чимээтэй та одоо энэ бүх зүйлийг мэдэрч гинөө чиглэг далайн уур амьсгал гэх мэт одоо янз янзын зүйлийг ээжтэй тайлбарласан. Тэнгүүт ээж нь миний хүүг жоохон байхад ээж аав нь дагуулж ирж исэн далайн эрэг мөн шиг байхын энд миний хүү хөөрхөн элсээр одоо байшин энэ төр бариад аав ээж хоёр нь чамайг хараад ингээд хамтдаа бас амрал зугаалгыг өнгөрөөж исэн тэр газар юм шиг надад тийм сэтгэл төрлөө гэдэг үг хэлдэг. Ингээд түүний хүү Крис тэр дороо ээжээ би танд гэж одоо үг хэлэхдээ хажуугаас нь Менди амьсгаагийн одоо яриагийн тасалтуулан хэдүүлээ өрөөндөө орж байгаад энэ тухай ярий одоо ээжлээ орё гэдэг үг хэлдэг байгаа. За ингээд тэднийг ойртоод явж итэл нэг хүн хурж ирээд сайн байцгаана уу гэдэг минь бас мэдсэн. За тэгээд ингээд бүгд сайхан танилцаад хамтдаа явсан. За ингээд хамтдаа өрөөнд орохоос өмнө бас жижиг сажиг цаасан дээр гарын өсгцөрөг ажил байгаа шүү гэдэг үг хэлдэг байгаа. За ингээд Беренда ерөөсөө ойлгоогүй юу бичиг цаасан дээр гарын өсгөх гэлээ жошил буулд орох гэж байгаа юм байх таа гэд хүүгийнхэн гарыг чанга атгаад явсан. За ингээд тэд нэр өөр өөртөө өрөөндөө орох үед одоо Крис нэлээд эргэлдсэн чичирхийлсэн хоолоогоор ээжээ энэ бол асрамжийн газар байгаамаа. Хэсэгхэн хугацаанд Менди бид хоёр Сингапур руу яалтаа аялал ажиллаар явах гэж байгаамаа. Тэгээд таны гэртээ ганцаараа байхад бас жоохон хэцүү гэж ойлгоод иймэрхүү асрамжийн газар төр үлдээхээр шийдлээ гэж хэлдэг. Гэтэл агшин зур нөгөө хамаг баяр баясгалан гэдэг зүйл одоо орвонгоор эргээд одоо түүний ээж Беренда маш хурдан одоо нүүрэнд цонхигээд энэ асрамжийн газар юм уу гэдэг үг хэлдэг. Тэнгүүд одоо хүүн үг хэлж чадахгүй одоо ээрээд ингэ байж байхад үгүй би энд ерөөсөө байхгүй. Энэ л зүйлийг би хүсээгүй шүү Крис. Намайг зүгээр гэртгүй нөргөч би гэртээ бүх зүйлийг сайхан хийгээд аюулгүй аятайхан өөртөө анхаарал тавиад тэгээд хоолундаа хийгээд зохицуулаад байж чадна штэ миний хүү гэж одоо хүүгийнхэн гарнаас чанга атгадаг. Чи хараа үзтээ өчигдөр орой би чамд хүртэл хамгийн дуртай шарсан махыг чи хүртэл аягүй сайн хийж өгсөн чи аягүй сайн идсэн ээж нь гэртээ ямар ч асуудалгүй байж чадна гэдэг үгийг хэлдэг. Тэнгүүд Крис ээжээ энэ бол таны сайн сайхны төлөө хийж байгаамаа энд та төр зуур одоо ингээд сайхан амраад намайг хүлээгээд байжээ гэдэг үг хэлсэн. Тэнгүүд Беренда хүүгийнхээ итгэлгүй худлаа ярьж байгаа зүйлийг мэдж байгаа учраас чи худлаа ярьж би энд төр зуур байхгүй чи намайг зүгээр л энд яг үлдээх чинь чи яаж чадаж байна гэдэг үг хэлдэг байгаа. За тэгээд энэ үгийг хэлж дуусгалгүй Берендагийн нүд одоо цавчилгүй нулимс урсаж Крис би энэ асрамжийн газар баймааргүй байна. Надад энэ байх орон зай байхгүй. Намайг энд л битгий орхиороо миний хөө би чиний ээж шүү дээ гэдэг үг хэлдэг. Крис тэнгүүд тэсвэр нь барагдаад ээж надад итгээрэй би таныг айл бол хурдан ярьж байгаа. Эндээс авах болно. Та намайг хүлээгээд байж гэж ээжээсээ жоохон зайгаа авдаг. За яг энэ үед Беренда өөрийн төрсэн ганц хүүтэй итгэж аялалд явж байгаа нэртэй хамаг гой хувцас өмсөд ирсэн биш ийм одоо эвгүй дүр зурагтай асрамжийн газар хаягдаж үлдэж байна. Төрөүний орж ирэхдээ гарын үсэг зураад байсан бичиг цаас бүх юм бол ерөнхийдөө хор найруулчихсан бүх зүйлийг төлөвлөсөн байсан учраас одоо түр биш бүр байнгын оршин суугчаар энэ асрамжийн газар шилжин ирж байгааг ойлгож байгаа зөвшөөрж байгаа гэсэн хууль ёсны протоколууд дээр гарын үсэг зурснаа яг тэр үед бол одоо Беренда мадам ойлгосон. Ингээд Беренда мадам хамгийн одоо сүүлийн хүчээ шавхаж хүүгээсээ миний хөө ээжээгээ битээ энд орхиож гэрт минь хүргээд өг би одоо улам сайжрна ер нь явандаа миний нүд эдгэрнэ би буцаад хардаг бол миний хөө ээжээгээ битээ энд үлдээ гэж гэдэг үг хэлсэн. За ингээд Крис бас ээжээгээ ийм газар үлдээж байгаа учраас бас эвгүүцэж нэлээд одоо стрессцэн. За энийг одоо Менди харсан учраас нөхрийнхөө гарыг араас нь батгаад явцгаа энд байх юм бол түүнд л улам хэцүү байх болно. Хэдүүлээ явъя гэдэг маягаар одоо ингэж нөхрөө чимээг өгөн хоошоо татсан.
Ингээд өдөр хоногоо 7 хоногоо ар араасаа орсон өнгөрөөд Миранда мадам өдөр хоногийг өөртөөгөө ярьж маш чимээгүй хүн амьтантай ярихгүйгээр ингээд өдөр хоногийг өнгөрөөж исэн. За тэгээд тухайн асрамжийн газрын ажилтан албан хаагчдад үнэхээр сайхан сэтгэлтэй байсан ч гэсэн бас бүх юм одоо бас сайн сайхан байгаагүй. Тэр тусмаа одоо гарын үсэг зурулж исэн одоо Сэм гэдэг хүн болвол түүний бэр одоо Мендигийн үеэл гэдэг нь бол ерөнхийдөө ойлгомжтой болсон. Тэгэхээр хадам ээжийгээ асрамжийн газар аваачиж хаягахын тулд өөрийнхөө үеэл Сэмтэй тохироод худал одоо цаасан дээр жинхэнэ гар үсгийг зурулж одоо ерөнхийдөө асрамжийн газар хүлээлцэх энэ бичиг баримтуудыг хуулийн дагуу хийсэн нь бол ойлгомжтой болсон байгаа. За үүнийгээ мэддгийм үү яадын Сэм одоо энэ Бренда гэдэг мадамтай хөндий хүүтэн нэлээд тухгүй ханддаг. Ингээд нэлээд хэдэн 7 хоногийн дараа Сэмээс Бренда мадам гуйдаг. Би шуудын дуу сонсомоор байна. Намайг далайн хэрэг рүү жоохон дөхүүлээд өгөөч. Чи боломжтой байна уу гэдгийг хэлсэн. За тэнгууд Сэм инээгээд би одоо таны зар центр бол биш шүү дээ. Та одоо өөрөө мэдж байгаа үстэй. Таны хүү л одоо хаяа ирэх боломжоор ирээ таны хамт далаа малаа олж үзүүлэх ёстой юм байгаа юм гэдэг үг хэлдэг. Тэгэнгүүт Бренда мадам миний хүү аялалдаа явчаад буцаж ирнэ. Тэгээ ирэхээр ээжигээ энэ газраас авна гэж надад амласан. Ер нь хар бага наснаасаа миний хүү надад амласан бүх амлалтаа биелүүлж исэн. Хизээс зөрчиж байгаагүй. Яагаад гэвэл тэр миний хүү байгаа болохоор би сайн мэднэ гэдэг үгийг Сэмд хэлсэн. Тэнгүүд Сэм гэдэг тухайн асрамжийн газрын ажилтан нэх муухай нээгээд аялалаа нээрээ бид нар аялалд явлаа гэртээ аялаад байж байгаа юм болов энэ гэсэн тийм хүүтэн хөндий үгийг хэлсэн. Тэгээд одоо энэ бүх зүйл нэгэд өнгөрсөн та энийг нэг л ойлгохгүй байх шүү. Тэд нар угаасаа аялалд яваагүй гэртээ сайхан аялал хийж байгаа гэж нэлээд чанга одоо инээсэн. За ингээд иймэрхүү хариу сонсно гэж ойлгоогүй учраас Бренда мадам ахаад бас стресст унсан. Ингээд Сэм ч ерөнхийдөө инээж ийснээ уурлах тал руугаа ороо хөгшин минь одоо таны хүү ирнэ гэж худлаа боллоо. Хэдэн сар болох юм одоо хэдэн сар болсон одоо энэ хооронд ерөөсөө нэг ч ирсэнгүй, нэг ч утсаар ярьсангүй. Тэгээд өөрийнхөө энэ өрөвдмөр янз янзын байдлаар одоо ажилчдыг залхаад болжоорой гэж би танд зөвлөе гэдэг үг хэлсэн. Ингээд Сэм яваад өгсөн Бренда мадам одоо Сэмийн дуугаар багцаалаад араас нь таягаа тулаад тэмтэрч явж байгаад юм тэйгэлдээд ингээ ундаг. За ингээ унаад газар унахын даваан дээр одоо эмийг хоёр хүчтэй гар одоо хоёр талаас нь барьж аваад тогтоогоод та зүгээр үү гэж одоо хэлсэн. Тэгэнгүүт би зүгээр шунаа миний хүү намайг энд ингээд үрд үлдээсэн юм шиг байна гэдэг одоо үгийг нулимстай хэлсэн. За ингээд тухайн хүн нь бол Сэм биш өөр хүн байх нь бол гараас нь мэдгдсэн. Ингээд гараас нь бариад боссон үл таних хүн бол одоо тухайн асрамжийн газар хууль ёсны ажлын хүрээгээр ажлын чиг шаардлагаар ирсэн одоо хуульч хүн байсан. Тэгээ өөрийгөө Бренда мадам танилцуулахдаа намайг Питер гэдэг би хуульч хүн. Тэгээд танд юу тохиолсныг надад товчхон хэлээч гэдэг үгийг хэлээд одоо хөтлөөд асрамжийн газар руу алхсан. Тэнгүүд би хүүхдүүддээ итгэсэн. Тэгээд тэрнийхэн горыг амсаж өнөөдөр энд ингээд ирлээ. Намайг аялалд явъя гэж хэлээд асар их догдлуулад хамгийн сайхан хувцас өмсөөд ирсэн боловч намайг асрамжийн газар орхичоод ингээд явчлаа. Тэгээд 40 жил би одоо хүүгийнхээ ээж байсан. Тэгэхэд намайг ингээд 4 минутын дотор хөлөгтөж хуураад ийм газар авчираад хайчлаа гэдэг үгийг хуульчид хэлсэн. Тэгээд надаас урвсан, намайг хөөсөн, намайг зайлуулах гэж ерөнхийдөө бүх залим хийх хэрэгэлсэн. Үүний цаанд миний бэр байгаа энэ төр гэдэг нарийн ширийн өөрт одоо авагдсан бодож байгаа бүх мэдээллүүдийг хэлсэн. За хуульч Питер бол энэ бүх зүйлүүдийг анхааралтай сонсоод түүний гарыг атгсан чигээр бас тайвшруулад та надад тэр хэлсэн тэр одоо бүх зүйлүүдийг чинь би ингээд сайн ойлголоо. Тэгээ одоо яамаар байна та гэдэг үг хэлсэн. Тэнгүүд хуульч одоо түүнээс цүнхээ багал гэр орныхоо юмнуудыг биелд одоо буцаад гэрлүүгээ харих ёстой гэдэг үг хэлсэн. Тэнгүүд Бренда эмээ нэргэлзээ би одоо яаж гэрэл орн руугаа харих вэ? Намайг яаж авахгүй бол би болохгүй гэсэн. За тэнгүүд Питер гэдэг өгөөлж би таныг одоо гэрчиг хүргэж өгч чаднаа гэдэг үг хэлсэн байна. За ингээд нарийн ширээ юм ерөнхийдөө 2 хоногийн дараа арай тантай ярина гэж хэлээ. Тэр хооронд одоо хувцс хонор өөр юм гэсэн бүх юмудаа бэлдээд бие бэлдээ сайхан байж байгаарай гэдэг үг хэлчихэд одоо Питер өгөөлөгч одоо хуульч яваад өгсөн. За ингээд 2 хоногийн дараа тухайн одоо хуульч маань цагдаагийн ажилтнтай буцаж ирсэн.
За ингээд цагдаагийн албан хаагч ирээд эдгээр буундаа хамтдаа бас явах нь уу гэсэн чинь одоо тухайн асрамжийн газар ажилдаг Менди Брихен үеэл Сэм гэдэг нөгөө муухай хүүтэн инээдэг нөхрийг бусадтай зүй бусаар харьцсан гэдэг үндэслэлээр бас шалгуулах гад хууль сөхүүлэх байгууллагт бол мэдгдчихсэн. За тэн дээр хэрэг бүртгэл нээгдээд мөн одоо асрамжийн газар оршдог одоо оршин суугчид бусад ажилтнуудын мэдүүлгүүдийг бүгдийг нэгтгэж авсны ачаар Сэмийг одоо тухайн өдөр нь албан тушаалаас нь огцруулж хайхрамжгүй ажилдаа хариуцлага хандсан гэдэг одоо хэрэгээр баривчилж нотлох баримтуудыг цуглуулаад цагдаагийн элс рүү явуулсан. Тэнгүүдээ хуульч Петр Брендаг машиндаа суулгаад ингээд хөдлөхөр болсон. За тэнгүүд үнэхэрийн одоо гайхаж Бренда мадам бол асуусан. Чи яагаад надад тусалж байгаа юм бэ гэдэг үг асуусан. Тэнгүүд Петр хуульч инээмсэглээд би танд ингэж одоо туслах өртөө хүн гэдэг үг хэлсэн. За тэнгүүд энийг сонсоод Бренда мадам гайхаад яагаад чи надад өртөө өгдөг үлээ гэсэн чинь та намайг баг ухаад дэггүй фит гэж дууддаг байсан штэ гэдэг үг хэлсэн. Тэнгүүд Брендагийн нүдэнд одоо нүүрэнд аягүй хөөрхөн инээмсэглэл тодорхой бурхан минь чи Петр мөн үү хажуу айлын бяцхан Петерсон мөн гэж үү гэдэг одоо хэлсэн. Чи үнэхэрийн хөөрхөн хүү байсан. Одоо ийм том болцсон гэж үү дээ гэдэг үг хэлдэг. Тэнгүүд хуульч Петр одоо тэр дон тийм ээ би таныг ч бас мартаагүй та намайг багад минь яаж гэр орондоо оруулж хооллож ундалж арчилж одоо хоолдог байлаа. Аав ээж хоёр маань одоо энэ хар бор ажил хийгээд өглөө гараад орой ирдэг. Энэ хоорд одоо надад орох гарах газар байхгүй хаа та намайг гэртээ оруулаад өөрийнхөө хүүтэй хамт одоо шавар баран эдлэл энэ төр хийж надад бас янз янзын гой гой зүйлийг сургаж ирсэн та санаж гин үү гэж асуудаг. Саналгүй яах вэ? Өчигдөрхөн юм шиг бүх зүйлийг санаж гинэ гэдэг үгийг бол хэлсэн. За тэгээд Петр хуульч замдаа явж байхдаа та надад тухайн үед хэлж исэн тэр үгийг би одоо өнөөдрийг хүртэл мартаагүй амьдралынхаа бараг одоо чухал зүйл болгож бодож явдаг. Та надад юу гэж хэлсэн бэ гэхээр заримдаа хамгийн сайхан зүйл бол эвдэрсэн хэсгүүдээс бүрддиймээ гэдэг үг хэлж ирсэн. Би энэ зүйлийг чинь одоо өнөөдрийг хүртэл олон жилээс бодож яваа гэдэг үг хэлдэг. Ингээд энэ хоёр үргэлжлүүлээ жолоогоо барьж явж байхдаа гэртээ харих цаг боллоо. Бренда гэдэг аяархан үгийг хэлээд энэ хоёр чив чимээгүй өөрсдийнх нь дурсамжинд хөдлөгдөөд тун удалгүй гэрийнхэн гадаа ирсэн. Петр хуульч Бренда гэрт нь хүргэж өгөхөд одоо гэрийнхэн гадаа агаарт шарсан махны үнээр шарсан цацагт хявлын үнээр хөгжим инээд удамжаар дүүрэн одоо дуу чимээ болсон ерөнхийдөө нэг үдэшлэг хоол ундны арга хэмжээ болж байгаа нь бол ойлгомжтой байсан. Ингээд хуульч Петр Бренда хатагтайгийн гарнаас хөдлөөд тэдний гэрийн сараалжин одоо хаалганы дэргэд ирэхэд дотор хашаанд одоо найзуудтайгаа ой гоёмээрээ зогсчихсэн Крис нүд нь маш том болоод ээж гэж маш том дуугаар бол чанга ашгардаг. За нөхрийнхөө ингэж хэлхийг сонсоод тэр дороо хаалга руу хартал яг гарахгүй хадам ээж нь одоо танихгүй залуутай зогсож байгааг хараад Менди одоо масар ихээр шоконд орсон. За шоконд оронгуудаа дарсны одоо хундаг барьцсан гараа салгануулан барин байж одоо стерео хөгжмийнхөө дууг тэр дороо зогсоож одоо яахаа хийхээ мэдэхгүй бүгд хөшцгөөсөн. Крис ч яг олон хүний дундуур ээжээ та энд юу хийж байгаа юм бэ гэсэн маягтай одоо гүүгээд хүрээд ирсэн. За тэнгүүд Петр гарт нь бичиг баримт байж байгаа учраас одоо тухайн хавцтай бичиг баримтыг өргөж за хатагтай Бренда өөрийнхөө гэрт амьдрахаар өөрөө ирлээ гэдэг үг хэлдэг. Тэнгүүд хажуугаас нь Менди буюу Бэр нь орж ирээд Крис Бренда хоёрыг ээлжилж харахын хажуугаар та юу яриад байгаа түүний гэрээ энэ бол одоо миний нөхрийн гэр штэ гэдэг хэлсэн. За тэнгүүд Петр өөрийнхөө үйлчлэгийг үргэлжлүүлэн байшин одоо ч гэсэн Брендагийн нэр дээр байгаа. Энэ үргэлж одоо энэ хүний нэр дээр байсаарч байх болно гэдгийг бол нэлээд хатуу хэлсэн. Тэнгүүт Мендигийн цараа час итлуулаагаад өөрийнхөө нөхөр буюу Крис рүү ороод энэ байшин чи миний байшин гэж над хэлээ үстэй би тэрэн чи итгэсэн штэ ямар учиртай юм бэ гэж хэлсэн. Тэгтэл одоо нөхөр нь нэлээд эвгүй байдалд ороод би яг өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй ч гэсэн энэ айлын цорын ганц хүү учраас энэ байрыг одоо авна гэдэгтээ хэд итгэсэн байсан гэдэг үг хэлсэн. Тэгээд цорын ганц одоо хүүдэл ерөнхийдөө хүн ч юм уу үлдээдэг биздээ гэж одоо их нэртэй хариу тайлбар хэлдэг. Тэнгүүд энэ одоо болж байгаа үйл явдлыг чимээгүй харж зогсчихсон Бренда хатагтай ам нээж үг хэлдэг. Би өөрийгөө гайхалтай мундаг хүү төрүүлсэн гэж боддог байсан гэж хэлдэг.
Намайг ямар ч болзолгүйгээр хайрлах хүүхэдтэй болсон, хүүхэд өсгсөн гэж би өгнө итгэж хайрлаж өнөөдрийг хүрсэн. Гэтэл намайг өчигдрийн хог шиг асрамжийн газар аваачаад хаян тэгээ зүхтана гэж би ерөөсөө итгэж яваагүй гэдгийг нэлийн чанга тод тэр үдэшлэг дээр байгаа бүх хүнд сонсогдохоор хэлдэг. Тэгэнгүүт Крис олон хүний нүдэн дээр бандсан учраас ээжээ та надад тайлбарлаад өгөөч гэж нэлээд өгсөн. Тэнгүүд юу ч чамд тайлбарлах ёстой. Намаа хүүтэн газар, асрамжийн газар таячаад миний байшин, миний эдлэн газар дээр найз нөхдөө цуглуулад найр наадам хийж байгааг чинь чамд тайлбарлаж өгөх үү гэж дахиад асуудаг. Би энэ хашаанд байгаа миний байшинд байгаа бүх хүмүүсийг энэ найр наадмаа дуусгаад маш хурдан гарахыг та бүхнээс хүсэж байна гэдэг үгийг Бренда мадам хэлдэг. Ингээд хүмүүс ч бужигнаад цүнх сав суулга гутал хуцар хамаг юмнуудаа хайгаад талаар нэг бөн хүн бужигнаад хоол унд мантаа болоод бүгдээрээ Бренда мадамаас айсан за түүний хүүг бас жигсэн зэвүүцсэн баяртай бүгдээрээ ингээд зайгаа бариад нэг нэгээрээ цувраад ингээд гарч байдаг. За тэнгүүт түүний хүү Крис олон хүний дунд нүрээ хийх газаргүй болсон учраас ээжээ битгий ингэлдээ би танд бүх зүйлийг тайлбарлая. Энэ бол алдаа байсан гэдэг үгийг хэлээд ээжээ гахаад ойртдог. Чи миний байшинд маш сайхан унтаж эхнэр хүүхдтэйгээ ингээ амарч байх үед би асрамжийн газрын хүүтэн өрөөд дэрээ нэвтэртэл уйлаа шөнийг бардаг байсан. Чи намайг тэнд өхүүлжсэн ойлгож гин үү гэдэг үгийг хэлдэг. Тэнгүүд Крис ээжээ энэ бол таны төлөө хийсэн арга ажил шүү дээ. Та энэ байшинд аюулгүй байх ямар ч боломж байхгүй. Тэр асрамжийн газар та хамаагүй илүү дээр нөхцөл байна гэж би бодож явуулсан. Таны төлөө л энийг хэлсэн гэсэн. Тэнгүүд Бренда мадам зөрүүлээд чи миний төлөө юу ч хийгээгүй. Харин чи өөрийнх нь төлөө л энэ бүх хорыг хутгасан гэдэг үгийг хэлдэг. Тэнгүүд хуульч Питер нэг алхам урагшлаад за ерөнхийдөө бүх асуудал ойлгомжтой болсон учраас Брендагийн шийдвэрийг дагаад бүх хүн энэ байрнаас гарна. Менди болон та хоёр хүртэл эндээс гарах болно. Тэгээд энэ байшингийн хууль ёсны эзэн өмчлөгч бол Бренда мадам байгаа. Та эдтэй хамаагүй их удаа ярьчлаа. Та бүх энэ хүний эд хөрөнгө өлөдлөх хөрөнгөөс хурдан гар гэдгийг шаардлагыг хуулийн үг хэлэхээр бол хэлдэг. Тэгэнгүүт Крис ээж рүүгээ нулимс сэлгэнүүлэн ээжээ гуй бидэнд явах газар байхгүй шүү дээ. Та биднийг битгий хөө таны бэр Менди тун удахгүй төрн тэр жирэмсэн байгаа гэсэн хүртэл ингээд том болцсон та харалтаа гэдэг үг хэлсэн. Тэнгүүд Бренда мадам за ерөнхийдөө нөхцөл байдал тиймэр тал руугаа орсон юм бол яг нэг нөхцөлтэйгээр та нарыг үлдээж бас болж гинэ гэдэг үг хэлсэн. За тэнгүүд Мендигийн болон хүүгийнх нь Крисийн нүд тэр дороос сэргээ. За ээжээ хэл ямар нөхцөл байна би бүгдийг хийнэ гэж хэлсэн. За тэнгүүд Бренда хадагтай царай нь төв болж ирээд за энэ байшин бол зөвхөн миний гэр бишээ. Энэ бол өндөр наснуудын асрамжийн газар байх болно. Намайг нас орсны дараа ч гэсэн энэ хэвээрээ байх болно. Тэгэхээр та хоёр энэ нүдхийг хүсчээвэл энэ асрамжийн газар туслахаар ажиллана. Тэгээд тэдэнд хоол унд цэвэрлэгээ хариуцах бүх юм хийх болно. Энэ бүх зүйлийг зөвшөөрч чаджээвэл би та хоёрыг хүүхэдтэй чинь энэ байшин барилгад амьдрах зөвшөөрнө гэдэг үг хэлдэг. Тэнгүүд түүний бэр хажуугаас орж та бид нарыг хөгшин настай хүмүүсийг асар гэж хэлж байгаа юм уу гэж хэлдэг. Тэнгүүд Бренда мадам нүүр царайгаа өөрчлөхгүйгээр хэрвээ зөвшөөр эсвэл яв өөр ямар ч арга байхгүй гэдэг хэлдэг. За ингээд хууль ёсны бичиг баримтууд бүгд ирсэн учраас үл ойлголцоох маргаан юм бол ерөнхийдөө ямар ч үр дүн байхгүй. Хэрвээ та бүхэн энд амьдрахаар бол хатагтай Брендагийн болцлыг дагаж мөрдөх ёстой юм нөхцөл байдал үүсэж байна. Хэрвээ дүрмийг зөрчих юм бол та нар гадагшаа гарнаа хөөгднө гэдэг сануулгыг хэлсэн. Тэнгүүд эхнэр нөхөр Крис Менди хоёр бие биенлүүгээ хараад эргэлцсэн байдалтай яахаа мэдэхгүй байсан. За хуульч өөрийнхөө хавцыг гаргаж ирээд тухайн Брендагийн асрамжийн газрын дотоод журам бүх нарийн ширийн зүйлийг өөрчлөн бэлдсэн байсан учраас зөвшөөрч байвал гарыг зөрж зөвшөөрөхгүй бол эндээс юм аваа явагдаа. Тэгээ ингээд энэ хоёр чи ямар ч орон байр өөрсдийн бүтээсэн байхгүй учраас хоёулаа хөв бие биенийхөөдөөс харж байгаад эцсийн бүлэгт энэ гэрэн дээр гар ирэх зурсан. За гэрээ гарын ирэх зурсан цагаас эхэж хүчин төгөлдөр болохоос гадна гэрээг зөрчих юм бол ямар ч маргаан тайлбаргүйгээр тухайн гэрээг орхин зайлах тийм хууль эрх зүйн үндэслэл болж өгч байгаа. За ингээд ерөнхийдөө мэхэндээ буюу ээжигээ хөрхөн
дөнгөө те асрамжийн газар хайчаад араар нь өвлөдлөх хөрөнгө орон сууц хамгийн аваад найз нөхдөө наадам энэ төр хийгээ сайхан байна гэж бодсон. Тэгтэл энэ бүх зүйл эсрэгээрээ ингэж эргэж Питер гэдэг мундаг хуульчийн сэтгэл зүтгэлээр одоо ингэж нэгэн хүн өөрийн төрсөн гэр орон те үйл хөдлөх хөрөнгөө эзэмших ашиглах эрхээ бол эргүүлж олж авсан. За тэгээд даам гараад байсан өөрийн хүргэн бээр одоо тий хүүхэд үед тэднэрийг бас арааманд нь хийж ерөөхдөө одоо болсон. За тэгээд үргэлжлүүлээд энэ гэрэн дээр юу заагдсан бэ гэхээр хэрвээ хадагтай бэрэндэг нас барах юм бол тухайн одоо объект үйлдвэрлэх хөрөнгө эдлэн газар тэр чигээрээ тухайн одоо тийм мужийн асрамжийн газрын нэгдсэн холбоонд одоо харьяалагдаж явна. Тийм учраас одоо гэрээнийхээ үргийг дагаад ажилтан мэт энд яг ажиллаж амьдарч болно гэдэг шаардлагыг өгсөн одоо нөхцөл байдал тогтоодож байна. За ингээд өнөөдрийн оруулсан гоё түүхэн та бүхэнд одоо таалагдсан гэж найдаж байна. Тэгээд иймэрхүү маягтай те энэ тэнд одоо ээж аавгаа үлдээдэг. За эн чинь бол яг барууны орон учраас бас нэг асрамжийн газар Монголд одоо хаана үлдээдэг юм өстой чөтгөр бүүмэд ямар ч байсан те ах トゥ амаг садныхын дундуур хэдэн айлын дундуур тэгээд үлдээгээд явцдаг шиг харагдаад байгаа. Тэдний дооч эдний дооч тэрэн дээрээ оч энэ дээрээ оч гэл нөгөө өгшин ядарсан ээж аав нь жоохон удаа маа барайл тал тийшээ тэгээд ингээ хорхиггүйгээ явцдаг юм байдаг. Тэгэхээр ерөнхийдөө энэ түүхэн биднэрт аж байгуулж байна гэхээр үнэхээр нийт хөрөнгө одоо те бас бус юм авч ивэл түүнийг дагсан бас тийм үүрэг хариуцлагуудаа ухамсарлахгүй болвол ээж аавд байгаа юм миний юм бол миний юм гэсэн ойлголтоор хандаж явах юм бол хуулийн талаас бол боломжгүй юм байна. Ээж аав чинь та нарыг хууль цагдаа шүүхэд өгөхгүй л байгаа болохоос биш. Ерөнхийдөө те ээж аавынхаа тэтгэврийг худлаа ярьж хөлөгтөж авах, идэж уух, хорон байрын зарах, эртний эдэл, үнэт эдэл, өнгөтэй өдөө бүгдийг энэ тэнд аваачиж ламбард нь тавьдаг зөндөө олон тохиолдлууд гарч байгаа. Тэгээ энэ бүх зүйл чинь үйлдэл болгон дээр өөрөө хуулийн санкцтай учраас өгшин настай хүнд тус дэм болж явж чадахгүй бол ядаж хөрөнгөндөө шууж битээ. Одоо тэ эрхийн зөрчөөсөө гэдгийг одоо энэ гоё түүх маань харуулж байна. За ингээд гоё түүх маань хараараас уучлаад орон та бүхэн орж гараад ойрхон байж байгаа.